Хагас өдрийн дүргээ HP24 клубээс мэдчилж байна. Биткойн ханш бол маш их огцон өссөн байна. 7600 хавцаа байсан ханш 12 цагийн дотор бараг 10500 хүрээд энэ нар чинь $2900 бараг $3000 өсөөд унсан байгаа. Крипто валютын зах зээл бол ийм огцон одоо волатилийн буюу ханшин дэше дошо савлгааж идэг. Ийм савлгаатай байх тусмаа арилжаачид буюу трейдер ханшин дээр тоглогч нар ашиг хийхин тулд энэ крипто валютын зах зээл рүү орж ирсэн байгаа. Арт койныхоо талаар ярья. Энэ бол манай Монголын ганц анх удаа гаргасан юм койн байгаа. Хөрөнгө оруулалтын нэгдэл буюу хуучин бол Хас банкны ган үеийн удирдлагатаар гаргасан юм койн байгаа. За BTC-Exa гэдэг энэ Австралийн бирж дээр анх гарсан 8 сарын 31-нд. Нөгөө нэг бирж нь бол Stex гэдэг энэ бирж дээр бас нэг хэдхэн хоногийн дараа гарсан байдаг. За энэ хэдэн гарсан? 9 сарын 18-нд гарсан байна. Тэгэхээр BTC-Exa бирж дээр альткойнохоо ханшны төлөвийг бүгдээрээ ярилцъя. Яагаад гэвэл бид бол энэ Монголоос анх удаа гарч байгаа арткойныгоо энэ Монголын койныгоо дэмжих хэрэгтэй. Гэвч дэмжигээд хүн болгон ийшээ хөрөнгөө хийх үе яг өөрсдөө шийдэх хэрэгтэй. Монголын ч өнөө гадаадны ч өнөө энэ крипто валютын зах зээл дээр тухайн одоо бизнес өөрөө үн цэнтэй нэг өсөндөө энэ арткойн ч юм уу биткойн, эфириум ч гэдэг юм уу бусад төслүүд өөрсдөө үн цэнтэй байж энэ крипто валютын тоо мөнгөнийх нь үн цэн өсөж идэг байгаа. А хэрвээ хэн нэгэн хэрэглэгч ч юм уу эрэлт байхгүй энэ хүний ямар нэгэн хэрэгцээ бараа үйлчлэгэнд оролцож эргэлтэнд нэвтрээд ингээд харилцсан цаасан мөнгөчүүд юм уу, тоо мөнгөчүүд юм уу, крипто валютчууд юм уу, бусад альткойнууд болж хуурахгүй бол үн цэн нөгөө. А гол суурь нь бол мэдээж энэ бүх крипто валютын дээр блокчейн технологи байгаа. Заашгүй блокчейн технологитой байх ёстой нэгд. Хоёрд өөрсдөө бирж дээр гарсан байх ёстой. Нөгөө нэг хамгийн чухал юм нь бол хүний хэрэгцээг хангадаг байх ёстой. За ингээд арткойн бол анх гарахдаа 0.003 центтэй буюу энэ баг манайхаар 8 төгрөгтэй тэнцүү ханшаар гарсан боловч одоогийн байдлаар ингээд 0.015 хамгийн сүүлд бол бүр 0.04 буюу энийг одоо долларыг 2800-аар бодохлоор энэ баг 1 төгрөгөн дээр очсон байлээ. Тэгэхээр 8 төгрөгийн үн цэнтэй юм зах зээл дээр гараад ингээд 1 төгрөгөн дээр очсон гэдэг бол энэ бол эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагдж байгаа болохоос хэн нэг энийг удирдах боломжгүй гэж үздэг. Гэвч энэ бол жижигхэн бирж BTC-Exa ингээд баг ийм юу ахгүй байгаа. Хөрөх чадваргүй бирж буюу одоохондоо бол арткойн маань ингээд хөрөх чадвар муутай. Энэ биржийн одоо хөрөх чадвар гэдгийг та нар яаж ойлгох вэ гэхээр за энэ баруун талд ингээд харж байна тийм ээ. Зарах авах хүмүүсийн захиалга гэсэн үг шүү дээ. За 0.015 дээр очиод ингээд энэ дээр бол гаццсан ямар ч юм арилжааны одоо гүйлгээ хурд байхгүй, хөрвөлт байхгүй гэсэн үг. За энэ дээр бол 0.3.005 та энэ бол баг 1 төгрөг шүү дээ. Одоо авъя гэсэн юм захиалга байж байна энэ биелэгдээгөө. Зарыг гэсэн нь болохоор 0.015 та буюу энэ одоо хэдэн төгрөгөө нэг төгрөгөөр бодоод үзээд бүгдээрээ 0.034 тэгтээ 5 те 0.00005-ыг өрчин 2860-аар үржээ одоо хааш 1 төгрөг л ороод ирсэн байна. Гэтэл доор нь бас ингээд одоо хүн аавна гэдэг юм чинь шүү дээ. Мянгаач хэрэггийг те 0.01. За энийг хуваах нь баг 5 дахин бага ханшаар авъя гэсэн байна. За шууд хуваач хэвэл. Тэгэхээр 0.2 20 мөнгөөр авъя. 30 мөнгөөр авъя гэсэн юм. Одоо захиалга орж ирсэн. Ингээд хөдөлгөөнгүй байж байна гэсэн үг. Тэгэхээр та бүгд энэ дээр
хараад өөртөө яах вэ? Ямар шоу байдалтай байх вэ? Мэдээж хасынгаа оёг бол энийг хөгжүүлэхдээ маркетинг хийсэн байгаа бах. Telegram чат дээр 2 өрөө байр өгье гэдэг ингээд юм байлаа. За энэ хөрвөх чадртай бирж гэдгийг би яаж та нарт тайлбарлах гэдэг юм тэгэхээр энэ Binance дээр биткойныг харъя л да тийм ээ. Биткойныг ингээд харахаар ингээд ханш энэ доор бол хамгийн өндөр үнээр авах ханш байж байгаа энд. Авах энд зарах. Хамгийн бага үнээр зарах хоёрын нийлбэр дээр энэ нэгэсэндээ өөх авах эрэлт нийлүүлэлт тэнцвэрчээд ингээд 9593 дээр арилжаал гэж байна гэсэн үг. За би мэдээж өндрөөр энэ 9593-аас арай өндрөөр зарыг бол ингээд дээр ингээд түлээ гэж байна гэсэн үг шүү дээ энд. Доотлын хямд зарж байгаа хүмүүсийн захиалга биелэгдэж миний энэ 9599 ч юм уу 9600-аар зарагдж байгаа энэ ажил орж ирнэ. Авж байгаа хүмүүст бол мэдээж энэ хамгийн дээдлийн ханшаар өгж байгаа одоо захиалга биелэгдэнэ. Доор бол ингээд багаар авах ханш биелэгдэнэ. За энийг бол энэ хундган дээр харуулвал арай ойролцоомжтой болов гэж бодож байна. За энд бол ингээд авах зарах захиалга нь ингээд тус тустай харагддаг бол Binance дээр энд бол ингээд нэгтгсэн байдлаар ингээд харагдаж байна. Ингээд маш хурдан хөдөлж байгаа та нар харж байгаа. За энийг бол хундгаар ингээд бас харуул их зүгээр. За энэ бол ингээд ханш байна. Энд бол хэмжээ байгаа тий. Хэмжээ. Хуулиад үзвэл. За энд бол 9520 мэдээж 9520-оор одоо худалдах захиалга байхгүй байна. Хамгийн доотлын захиалга бол энд 9601 байгаа шүү дээ. За энэ дээр бол 9601 хамгийн өндөр. За энд бол хамгийн бага нь нэг 9000 гэдэмдээ. За энэ багцаагаар ингээд 9564 дээр авъя гэсэн захиалга байна энд. Бага ханшаар л хүн авахыг бодно. Мэдээж ойлгомжтой. Энд бол өндөр ханшаар хүн зарахыг бодно. Энэ хоёрын уулзар дээр бол энэ хундганы авах зарах захиалгын уулзар нь бол яг ингээд энэ тухайн ханшийг 9609 дээр одоо илэрхийлж байна. Энд бол зарыг гэсэн хүмүүс бол ингээд их байна. Энд бол одоо авъя гэсэн хүмүүсийн хэмжээ нь юм байна. Ингээд бас хундгаар харчиж болно. За иймэрхүү ер нь арилжааны талбар дээр явагддаг. Та бүгд бас энийг ингээд анзаарч хараа. За биднээс BTC-ийг харлаа ингээд хөдөлгөөнгүй те байж гэн. Одоо ингээд нэг зүрхний бичлэг нь зогссон маягтай. Энд бол хамгийн дээдлийн хэмжээ. Энд бол мэдээж тоглолт ч юм уу ханшаа харуулахын тулд ингээд хийсэн байх магадaltaй. Нэг хүн хийж болно. Энийг энэ одоо хөрөх чадваргүй бирж дээр бол мэдээж хүн авахгүй юм чинь өөрөө буцаага зарцсан шүү дээ. Энд бол хямдханаар өгсөн гэсэн үг. 0.015 таа байжгаад 0.05 буюу 1 төгрөглөө оруулсан баг. 4 төгрөгтэй байжгаад 1 төгрөглөө оруулсан гэсэн үг шүү дээ. Дараа нь буцаагаад 1 төгрөгөөсөө 4 төгрөглөө хүртэл ингэ зарцсан гэсэн үг. За Stacks гэж бирж дээр ингээд бас харъя. Тэрэ бас л мөн ялгаагүй одоо энэ одоо хөрвөх чадвар их муутай байна. Энэ Artcoin маань та бүгд ингээд харж байгаа. За хамгийн сүүлийн өдөр бол ингээд 600,000 Artcoin зарагдсан байна.